За танилцуулга бэлтгэж хүргэсэн хүний эрхийн үндэсний комиссийнхандаа баярлалаа. Маш чухал асуудлуудын талаар ойлгомжтой мэдээллийг бас боловсруулсан байна. Тэг өнөөдөр хууль зүйн байнгын орон дээр бас давхар орж ирж байгаа баасан жаргал гишүүнээс өргөн барьсан хүүхэд хамгааллын чиглэлээр бас орон нутагт хийсэн хилцүүлгийн талаар их хурл дээр бас хүний эрхтний торон дээр санал дүгнэлт боловсруулсан бас ажил хэрэгч хандаад үндсэндээ бол энэ хүүхэд хамгааллын чиглэл дээр бол хэцтэй зүйлүүдийг оруулж ирж байгаа юм байна. Тэгэд энд бас үеийнгийн дээрлэхэл цахим орчны дээрлэхээс урьдчилан сэргийлэх хамгаалах түүний үр нөлөөг арилгах гэд хариуцлагын тогтолцоог нь оруулж ирж байгаа юм байна. За тэгэд хүүхдийн мансууруулах болон сэтгцэд бодис давтахаас урьдчилан сэргийлэх асуудлуудыг ч мөн оруулж ирж байгаа гэдг нь өөрөө тулгамдсан маш чухал асуудлууд байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг оруулж ирж байгаа нь их зүйтэй байна гэж үзэж байна. За тэгэд танилцуулгын явцад нэг тоог хараад их гайхлаа. Энэ бас бодит тоо юм уу гүм үү гэдгийг асуумаар санагдсан. Тэр нь болохоор эрүүл мэндийн тогтолцоо бүрэлдэхүүн хэсгүүд дээр байгаа энэ яаралтай тусламжийн хүртээмжтэр 2024 онд 18,113 нас оролт бүртгэгдснээс аврах боломжтой нас оролт нь 9,761 гэж тавьсан байна. Энэ чинь бол бараг 53% нь бол аврах боломжтой байсан гэдгээр энэ тайлан дээр бүртгэгдсэн байна л да. Энэ тоо өөрөө маш ноцтой зүйлийг бол илтгэж байна. Тэгэхээр энэ чэнэс хүний эрхийн комиссийнхноос дэлгэрүүлж энэ тооны талаар асуумаар байна. Гуравдугаар микрофон сүнж даргая. Микрофоныг нэ. За цэнгүүн гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр энэ статистик мэдээлэл бид нар ер нь эрх бүхий байгууллагуудаас нэг хамгийн сүүлийн байдлаар 3 сард бүгдийг нь албан бичгээр авсан тоонууд. Тэр энэ тоо бол үнэн ийм тоо ирж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг таны ойлголт зөв 2 хүндэтгэмийн нэгийг нь авах боломжтой гэдэг ийм ангилт байгаа юм л. Бага. Тий, эрүүлсэн танд танилцуулъя. Ааха. Тий, холбогдох мэдээллийг нь энэтэй холбоотой танд танилцуулъя.